Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол компани. Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол компани нь олон улсын стандартын дагуу чанартай мал амьтны гадна дотн шимэгчтэй эсрэг үйлчилгээтэй 3 төрлийн бэлтгэл үйлдвэрлэж байна. За бүтээгдэхүүнийг танилцуулбал 1% ивэр мэгтийний шингэн тарилга, ивэр мэгтийнтэй туулга, албан дазуулын 10% туулга зэрэг болно. За эдгээрээ цонцлоод албан дазуулын 10% туулгын талаар танилцуулъя. Энэ туулгыг 5 хушуу мал болон гэрийн тэжээвэрлэлтийн дотн шимэгчдийн өндөг авгалтай болон бие гүйцэн хэлбэрийг устгахад хэрэглэнэ. За албан дазуулын 10% туулга нь хоруу чанар багтай хэрэглэхэд хялбар бөгөөд Малчин Монгол компани энэ бэлтгэлийг 2016 оноос эхлэн 2 төрлийн савлгаатайгаар үйлдвэрлэж байна. За хэдийгээр үйлдвэрлээд удаагүй боловч манай малчид болон малын эмчнэр танигдаад байгаа юм бэлтгэл юм аа. Монголда үйлдвэрлэж байгаа албан дазуулын 10% туулгыг малчид бид өргөн хэрэглэж байна. Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол компани. За үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол компани нь үйлдвэрлэлийн өргөн туршилтаа өөрийн хөрөнгөөр МЭС болон улсын мал амьд ариун цэврийн төв лабораторийн үлдэгдлийн лаборатори болон бусад лабораториудтай хамтран хийж гүйцэтгэсэн. За үйлдвэрлэлийн туршилтаа Төв аймгийн Алтан булаг сумын Малчин, Монхоо, Алтан хондог гэрэл нарын суурийн 2000-аад бог мал дээр явуулсан байна. За албан дазуулын 10% туулгалтын бэлтгэлийг малд олгосноос хойш сүүнд 4 дахь хоногоос махан 28 дахь хоногоос гол үйлчлэгч бодсон илрээгүй буюу малаас бүрэн гадагшилсан болох нь тогтоогдсон байна. Монголда үйлдвэрлэж байгаа албан дазуулын 10% туулгыг малчид бид өргөн хэрэглэж байна. Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол компани. Цагаан хорхоо өндөг авгалдаа бие гүйцэн хэлбэрийг баас болон дотор эрхэнд шинжлэхэд 14 хоногтойгоос эхлэж илрээгүй буюу бие махбодоос бүрэн чөлөөлөгдсөн байлаа. За иймд албан дазуулын 10% энэхүү туулгалтын бэлтгэлийг мал амьтанд өргөнөөр хэрэглэхийг малчид болон малын эмч та нартай зөвлөж байна. Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол компани.